Арамын сонсогчдоо өнөөдрийнхээ гайхамшигт ном нэвтрүүлгийг тань төрөхөд бэлэн боллоо. Тэгээ өнөөдрийнхээ нэвтрүүлэгт урагдан оролцож байгаа зочинтойгоо танилцъя. За сайн байна уу? Сайн байна уу? Болор байна. За сайн байна болор банагийн 3 дахь удаага нэвтрүүлэг хийж байна те. За сэтгэл ямар байна? 3-ыг ер нь 3 нэвтрүүлгийг хийх гэж штэ. Харин тэний бичсэн чинь 3 дахь хоолоо одоо бараг дуусах гэж байна. 3 дахь номоороо уулзч чадаа баяртай байна. Та бүхэнтэйгийн. За баярлаа. 3 дахь номоо ямар номоор сонгосон бэ? Бас өнгөрсөн нэвтрүүлгээр айгүй хүлээлттэй байна гэж нэвтрүүлгээ дуусгасан байгаа дараагийн номын тухай. Бас энэ номынхаа таас зохиолчийн тухай танилцуулж өгөөч. За энэ ном болохоор Солонгос Ким Хэён гэдэг зохиолчийн бичсэн. Энэ хүн өөрийн амьдралаараа сэдвүүлж өөрийнхөө тухай бичсэн ном байгаа. Тэгээд солонгосоор унших юм бол Чонгчуна Гасамжины нэрээр цазаараа гэдэг ном байгаа. Тэгээд монголоор орчуулах юм бол одоо залуучуудаа та нарын зүрх сэтгэлийг чинь хөдлөж байгаа, өдөөж байгаа тэр зүйлийг ажиллаа олж хий гэсэн тийм уурайсан залуучуудад урмыг өгсөн тийм ном байгаа. Тэгээд энэ ном маань энэ хүний яг бүтэн амьдралынхаа туршид ингээд ямар амьдрал туулаад яаж энэ хүний амьдралыг ялан дийлсэн тухайга залуучууд хуваалцсан тийм ном байгаамаа. Энэ ном хизээ бичигдлээс энэ хүн бас яагаад өөрийнхөө амьдралыг бусдад хуваалцах болсон юм болоо? Бас энэ ном хүний тухай зохиолчийн тухайс тавчхан танилцуулж байна. Энэ ном болохоор 2012 онд бичигдсэн ном байгаа. Тэгээд яг энэ хүн өөрөө тахир дутуу тэгээд эмэгтэй. Тэгээд ерөнхийдөө тийм баян биш. Айгуу тийм нийгмийн доод давхар ингээл нийгмийн доод давхарт амьдардаг тэгсэрнээ тахир дутуу тэгсэрнээ эмэгтэй хүмүүс чинь ер нь хамгийн тийм бүр доороос доод давхраас одоо хилээд ингээд өөрийнхөө амьдралыг эхлүүлсэн тийм хүн. Тэгээд одоо болохоор бүр ингээд олон улсын хүрээнд ингээд ажиллаж тэгээд бүр гадаадд сураад гадаадд ажиллаад ингээд өөрийнхөө амьдралд ингээд маш тийм амжилтыг үзүүлсэн хүн байгаа. Тэгээд энэ хүний амьдралын тухай энэ ном дээр ингээд бүтэн унших юм бол унших боломжтой. Тэгээс ном бичсэн гэдэг утгаараа энэ ном ч өөрөөс бестселлер болсон ном байгаа шүү дээ. Тэр энэ хүнээс хичнээн тахир дутуу байгаад хичнээн дорд одоо гарал үүсэлтэй хүн байсан ч гэсэн энэ хүнээс маш их сурах зүйл байна гэж ойлголоо. Тэгээд эхнээс нь танилцуулж өгөхгүй. За энэ хүн маань Ким Хэён гэдэг энэ хүн маань болохоор дөрөв одоо маш ядуу айлын 5 хүүхэдтэй айлын хамгийн ихний охиноор төрөөд тэгээд солонгосч ер нь тийм нийгмээр хамгийн ихний одоо том хүүхэд нь ингээл эрэгтэй байх хэрэгтэй гэсэн тийм нийгмийн үзэл бодол донд ингээд төрсөн. Тэгээд тэр эцэг эрэгт бас байсан шүү дээ. Айгу хүүгүүдийг чухалчилтай. Тийм тэгээд тэр үед төрөөд удааг байсан чи аав нь сохтуудаа ингээд энэ хүнийг багтна бүр ингээд үлгийтэй хүүхэд байхад голоод бусдаа нэрээ ахт нэг. Тийм голоод ингээд айлын том хүүхэд эмэгтэй хүүхэд төрлөө гэд голоод хүүхдээ ингээд цогсондоо энэ хүүхэд энэ хичээр ингээд өөрөө ингээд үлгээ тавта хананд ойгоод тэгээд юуны одоо чогчуу нурууны гэмтэлд ороод тэгээд дахиад дутсан тийм хүн юм байлээ. Нуруу нугсны гэмтэлтэй болоод тэгээд аав нь өөрөө удахгүй тэрнээс болоод ингээд өөрөө аав нь амиа хорлоод ээж нь тийм сэтгцээ өвчтэй болоод өөрөө тэгээд та дөрөв дүүгээ ингээд энэ хүний толгой дээр ингээд буугаад дөрөв дүүгээ тийжээдэг тийм айлын том охин байсан байгаа. Тэгээд өөрөө тийм одоо тахир дутуу хэрнээ баг сургуулаа төгсөө шууд ингээд одоо айлын туслахаар одоо гэрийн үйлчлэгчээр ингээд мөнгө олох гээд гэрийн үйлчлэгч болоод мөнгө олоод одоо мөнгө хураах гээд дүүнрээ хийжих гээд гэрийн үйлчлэгч болж амьдарч байгаа. Тэгээд тэр өөрөө ингээд дүүнрээ хийжээж эхэлсэн байгаа. Тэгээд тэр үед бүр одоо дунд сургуульд орж чадаагүй бага ингээд төгсөөл тэгэл яг айлд ажилд орсон. Тэгэл сард солонгос мөнгө 30,000 вон аваад ажилтдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээд тийж ажиллангаа
түүхий өөрийнхөө мэрэгчлэлтэй болмоор санагдаад тэгээд түүхий эд ингээд буддаг тийм мэрэгжил. Тэр бол солонгосоор Pyeongmul Gisu гэдэг байхгүй юу? Pyeongmul Gisuрыг сураад тэгээ өөрийнхөө мэрэгчлэлтэй болоод тэгээ тэрүүгээр одоо олон улсын тийм тахирддаг хүмүүсийн тийм уралдаан тэмцээнд оролцож эхэлснээр энэ хүн өөрх ингээд хүсэл бүрээдлийг биелүүлэлт эхэлдэг л дээ. Тэгээд энэ хүн одоо ийм тийм олон улсын уралдаан тэмцээнд оролцохдоо одоо дунд сургууль, солонгосын дунд сургууль, ахлах сургуулаа төгсөөгүй хүмүүснийг юм шалгалт өгөө, шалгалтанд тэнцэх юм бол дээд сургууль шууд орох боломжтой таахгүй. Тэгээд тэр шалгалтанд нэг жилийн дотор гомжон ушиг гэдэг нэг жилийн дотор тэр шалгалтанд тэнцээд тэгээ яг ингээд дэлхийд өөрийнх нь тэр мэрэгжлийн дагуу ингээд тэмцээнд оролцоод өөрхөн хүсэл мөрөөдлийн дагуу амьдарч ирсэн тийм хүн байсан. Стамандаг юм аа тий. Тийм. Тэгээд энэ хүн юу тэгэж амьдарч байгаад тэгэнд энэ хүн болохоор хаж явсан бэхээр тийм өөрөө тийм итгэгч одоо христчин хүн байгаад тэгээд христчин байгууллагт ингээд одоо Африк руу тийм мэрэгжлийн сургууль ингээд солонгос христчин байгууллагаас Африкт мэрэгжлийн сургууль ингээд нээ тэгээд тэр сургуульд багшлах хүнийг одоо сайн дураар ажиллах цалингүйгээр ингээд ажиллах хүнийг хайж ийна гэсэн тийм зар хараад шууд тэр лөө мэрэгжлийн багш болохоор яваад өгдөө. Тэгээ Африкийн Бутсинава гэдэг тэр Африкт очиод тэр мэрэгжлийн сургуульд 14 жил багшлаад 14 жилийн дотор бас аюулх олон зүйлүүд бий болсон байхгүй тийм тэр мэрэгжлийн сургууль нь тийм христэн байгууллага гэхэрнэ. Өөртөө ажиллаж байгаад ингээд сүүлдээ хаах дээрээ тулаад тэгээд хаах дээр тулсан чинь ингээд би бол хаахгүй би ингээд энэ сургуулийг авч үлднэ гэд өөрөө захирал нь бодлоод ганцаараа. Тэгээд тэнцэнэ нийт багшлаа захирал хийгээд тэр сургуулийг авч аваад 14 жил нийт тэнцээ багшилж агаад. Тэгээд 14 жилийн дараа би ингээд яг өөрийнхөө мэрэгчлийг дэвшлүүлээд яг дэлхийд даяар ингээд яг ажиллах дэлхийн ингээд хүмүүсийн төлөө нийгмийн халамжийн тийм мэрэгчлэлтэн болох хэрэгтэй байна гэсэн хүсэл мөрөөдөлтөй болоод тэгээд юу Америк руу яваад Америкт дээд сургууль тэгээд мастер хоёроо төгсөөд тэгээд одоо болохоор яг олон улсын тийм мэрэгчлэлтэн нийгмийн халамжийн мэрэгчлэлтэн болж ажиллаж байгаа юм гайхалтай хүний тухай өөрийнхөө амьдралыг ингээд энэ номороо бичсэн тийм гайхалтай ном байна. Ингийн бид нар ч гэсэн одоо яг солонгост ирсэн байгаа хүмүүсийн хувьд бол бас ирээд хичээл хажуугаар ажил хийгээд ингээд эрүүл сарвал биетэй очиж ингээд болоод байна. Гэтэл энэ хүний хувьд яаж тэр дороос тэгэж бас бусдад хүрэх хэмжээний нөлөөлж чадах хэмжээний хүн болсон гэдэг үйл явцнаас айгүй сонирхол л да. Тийм. Ерөнхийдөө энэ хүн яг энэ номон дээр ингээд өөрийнх амьдралын тэр одоо сая ярьсан тэр үйл явдлуудыг яриангаа тэгээд яаж ингээд өөрийгөө ялан дэсэн тухай ингээд хэрхэн ингээд тэр бүх ингээд нийгмийн тийм хараа ч юм уу эсвэл өөрийгөө үзэх үзлээ ингээд хэрхэн шинжилжсэн тухай бас бичсэн байсан. Тэгээд хамгийн анх яг энэ хүн яг өөрийгөө үзэх үзлээ ингээд яг зөв үзэх үзлийг ингээд байр завсан юу гэхээр одоо хамгийн ихэнд энэ эмэгтэй хүн тэгээд дээр нь тахирддаг хүн байсан. Тэгээд энэ хүний өндөр нь 134 см байхгүй юу? Бүрстэ жоохон юм. Тэгээд айгу жижигхэн. Тэгээд ингээд жоохон нуруу нь ингээд юу гэх юм дахиадсан нуруутай бөхтөр. Тэгээд яг тийм харахад л шууд ингээд энэ хүн тахирддаг юм байна гэдгийг ингээд мэдэгдэхүйц тийм одоо нийгмийн тийм хараан дунд өөрөө амьдарч өссөн хүн байсан. Тэгээд тэр эхлээд тэр тийм нийгмийн хараа нийгмийн тэр үжил бодлоос ингээд яаж чөлөөлөгдсөн тухайгаа бичсэн байсан л та. Тэгээд тэрэн дээр юу гэсэн бэхээр би ингээд одоо нийгэм дээр байгаа айгүй тийм мундаг хүмүүс ч юм уу эрүүл сарвал хүмүүсийг харж би ингээ өөрийгөө зовоодгүй. Тэгээд надаас хэцүү амьдарч байгаа, надаас хэцүү тийм бүр ингээд тахир дутуу бүр ингээд хөдөлж чадахгүй, ярьж чадахгүй, явж чадахгүй хүмүүс зөндөө байгаа. Тэгээд би тэр хүмүүстэй ингээд хамттай байж үтсэн. Тэгээд тэр хүмүүсийн хажууд бол би үнэхээр эрүүл хүн. Тэгээд би бол хичнээн тахир дутууч гэсэн би алхах чадчихээн, хичээл хийж чадчихээн.
Тэгээ би өөрийнхөө хийгмээр байгаа юм хийж чадчих байгаа. Тэр зүйлийг би ингээд өөрийгөө тийм харьцуулалт ингээд өөрөөсөө мундаг хүмүүстэй харьцуулж ингээд өөрийгөө доорт үзэх ч юм уу. Тэг би өөрийгөө тийм аз жаргалгүй хүн юм байна гэдгийг бодох тийм бодлоос чөлөөсөн. Тэгэхээр би аз жаргал гэдэг чинь одоо миний харж байгаа хараанаас л ингээд шийдэгдэн гэдгийг мэдээд тэгээ би өөрхийн харааг ингээд өөртөө төвлөрүүлээд одоо би хүмүүсийг өөртөө харьцуулах биш. Би үнэхээр бусад ингээд хэцүү хүмүүс яаж бодвол би бол маш аз жаргалтай хүн байна гэдгийг би өөрөө мэдрээд тэгээ би өөрийгөө айгуу тийм эрүүлэр олж харж сурсан гэдгсэн байсан. Тийм. Гэтэл одоо яхаа сөрөг зүйлтэй эсвэл зарим хүмүүс чинь өөрийнхөө дутуу талыг, дутагдaltaй талыг төрүүлж харчаа тэрэндээ айгуу өөрийнхөө нэг аз жаргалтай байж болохоор хахад чинь стресстэй амьдралыг сонгоод тийм нэг уурын цолыг бүрдүүлээд тэгээд яг тийм тахир дутуу гэсэн өөрийнхөө тийм өөртөө итгэлгүй байсан тэр зүйлээсээ одоо тэгэж чөлөөлөгдөжсэн гэж өөрөө хэлжсэн. Тэгээд энэ хүм өөрөө айгуу тийм сурах, өөрийгөө боловсруулах тийм айгуу хүсэлтэй. Гэхдээ хүмүүс ч айгуу тийм одоо энэ нийгэм ч айгуу тийм өрсөлдөөн дунд тэгэл эрүүл хүмүүс хүртэл ингээл энэ хүн ингээ хичээл хийгээ суухад айгуу нуруу нүвдөд бүр ингээд би ингээ хичээл хийж аваад хүчтэй юм шүү дээ гэж бодох хэмжээнд бүр ингээ нуруу тасартлаа өвддөг гэж байгаа байхгүй юу. Тэгэд тийм хэрнээ эрүүл хүмүүс ч ингээл бид нар хичнээн эрүүл байсан ч гэсэн ингээл хичээл ингээл хийгээл яг тийм нийгэм маань ингээл маш өрсөлдөөн дунд байгаад байгаа шүү дээ тийм. Тэр өрсөлдөөн дунд ингээд өөрийгөө бүр ингээд маш ингээд чангалаад бүсээ чангална гэж яддаг шүү дээ. Тэрэн шиг өөрөө бүр ингээд энэ өрсөлдөөн дунд би яг амьд гарах хэрэгтэй гэдгийг ингээд өөрийгөө айгүй тийм хүчилж сурсан. Хатуу ингээд өөрийгөө хатуулж сурсан тийм хүн байсан. Тэгээ би яг сурж ийж өөрийгөө боловсруулж ийж л би энэ нийгэмд амьд үлдэх боломжтой. Тэгээ энэ нийгэмд би өөрийнхөө яг хүссэн тийм өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж нь би өөрийгөө боловсруулах, сурах зүйл юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд яг тэрнийхээ төлөө би ингээд бүх зүйлээ үнэхээр амар хэцүү бүр ингээд ингэж өгчих юм биш үстэй гэж бодсон тэр үедээ ч гэсэн ингээд аяг төвчээр ингээд байсан. Гэ тийм бисэн тэгээд энэ дэр гэж аахгүй миний ингээд дайсан бол та нар хүмүүс бол биш ээ. Миний өрсөлдөгч бол одоо бусад хүмүүс эрүүл саруул хүмүүс ч бол хинч биш миний өрсөлдөгч бол би өөрөө гэдэг чийсэн. Тэгээ өөрийгөө дийлээд өөрийнх тэр одоо хангэ гэж ярьдэн штэ. Өөрхийн хязгаарыг ингээд бүр ингээд шавхаад хязгаараа давж туулах тэр зүйл мань би өөрөө л өөрийгөө дийлж сурах хэрэгтэй юм байна гэдгийг бодвол яг тэгээд өөрийгөө дийлэн амьдрсаар ирсэн юм ихтэй байсан. Энд бас олон хүмүүсээс энэ хүнээс айгүй зөв үлгэр дуурайлыг аваасаа бас зөв өдөөлтийг олж аваасаа гэж юм тий. Тэг энийг уншаад бас айгүй тийм ийм хүмүүс ингээл яг ингэж амьдарч чад бид нар бас тэг айгүй боломжийн амьдралтай байна, боломжийн ингээл эрүүл саруул байна. Өөрийгөө бүр ингээд сайн дайчилж сурах хэрэгтэй байна гэдгийг энэ хүнээс айгүй сурж байгаа байхгүй юу? Бага дутагдaltaй талаа тэрийг нь хүлээж аваад илүү сайн давуу талаа олж хараад бас хөгжих ёстой сурах хүсэлтэй байгаа нас өнөөгийн юм яхаарахгүй суралцахаараа суралцах цаан чанар нь тийм. Тэгээд энэ хүн тэгэж одоо хичээлээ мундаг хийгээл тэгэл яг нэг олон улсын тэмцээнд яг өөр хэм мэрэгчлэрээ айгу олон тэмцээнд ингээл тэмцээл явж байхдаа яг тэр үедээ бас найз залуу тосон гэж байгаа. Тэгээ найз залуутай бол яг хүнтэй суугаал тэгээ сайхан амьдрандаа гэл яг ер нь амьдрал нь айгу боломжийн болоод ирсэн байсан юм л дүүнраа тийжээгээл яг тэр үедээ яг нэг тийм зарыг харсан гэж байгаа байхгүй юу? Африкийн тэр Ботсванад тийм мэрэгжлийн сургууль ингээд нэнэ. Тэгээ энэ дэр яг тийм түүхийд ингээд будах тэгээд оюутлын мэрэгчлээ хүмүүсийг сайн дураар ингээд тэнцээ багшлах хүнийг ингээд бид нар хүлээж ина гэсэн зарыг хараад тэгээ шууд бүх юм хаяад тийш явсан гэж байгаа байхгүй. Тэгээд би миний амьдрал бол яг одоо гэх шиг юм амар тайван баяр хөөр байгаа ч гэсэн миний амьдралд бол энэ зүйл зохихгүй. Тэгээ би бол намайг хүсэж байгаа
миний хэрэгтэй, миний байх ёстой газар бол намайг ингээд хэрэгтэй юу гэх. Би хэрэгцээтэй байгаа. Тийм, би намайг хэрэгцээтэй. хүлээж байгаа. Тийм, би хэрэгцээтэй байгаа газар би яг очих хэрэгтэй гэсэн тийм хүсэл тэгээд тэгээ бүх юм ингээд хойш нь орхиод Африк руу ганцаараа явсан гэж байгаа байхгүй юу. Том зүрхтэй амар зүрхтэй юм а тий. Тэгэл мэдээж ингээл эмхтэн хүн ингээл хүнтэй суугаал аз жаргалтай амьдрал одоо ингээл байгаа ч дамжтай юм болохоор тийм зүйл бол өөртөө зохихгүй. Миний амьдрал бол тийм амьдрал биш ээ гэл хаяа шууд Африк руу явсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд Африкт очиод бас айгу тэнцээ ингээл айгу тийм бүр ингээд илсэн зүйл юм уу да good hope гэдэг тийм нэртэй тосгонд амьдраад тэр нь болохоор яг тийм цөлд байд юм шиг цөлөрхөх газар байдаг. Тэгээ тэнцээ ингээл багшлал айгу тийм хүнд хэцүү ингээл асуудал дондоо галбар ингээд хамгийн хэцүү байсан юу вэ гэл тэгсэн чинь үйлсэх л хамгийн хэцүү байсан гэж байгаа байхгүй юу. Айгу хөөсөөл багшаар ингээл ажиллаад цалингүй ажиллаад өөсөөл айгу сайн дураараа хэцүү тийм орчинд байж исэн. Тийм орчинд багшилж исэн. Тэгээ тэр надад эндээс уншижсэн чинь энэ хүн бас өөртөө айгу тийм хэтгэлгүй одоо хүртэл хэтгэлгүй л ингээл явж исэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр Африкийн хүүхдүүд харснаа чи айгу тийм одоо Аз эмхтэй айгу намхан тэгээд тэр хүүхдүүдийг харахад бүр амар их өхөрдөм харагдаадсэн гинэ тэгээд хүүхдүүд бүр чи амар you are so beautiful, you are so cute гэл энийг дандаа тэгж одоо хайрлт эрхлүүлдэг гэсэн юм л та хүүхдэд харчаал айгу халамжлаа тийм халамжлал тэгээд тэр Африкт ингээд хичнээн хэцүү байсан ч гэсэн хүүхдүүд ингээд надад бүр тэгж намайг ингээд хайрлаж байгааг хараад би заавал Азад ингээл хүмүүст гологдол тэгж амьдэрчсэн бол энд ирээд би ингээд хайрлуулад хүүхдүүд намайг ингээд хайрын дунд би ингээд амьдэрч байгаа нь үнэхээр надад үнэхээр аз жаргалтай байна гэж хэлсэн байсан. Тэгэл энийг ингээл заримдаа алхаж малах хэцүү болоод ирэнгут дагуулаад үүрэл хөрх амттай ингээл айгүй халамжилжсэн байхгүй тэр хүүхдүүд нь. Тэнцээ тэгэл сурж байгаа хүүхдүүд нь гэж ингээл айгүй тийм Африкт л болохоор айгүй ядуу тэгэл өвчтэй хүүхдүүд тийм байгаас одоо тэднэрт ингээд ийм сул дорой ийм эмхтэй хүн намхаа тэгээ давхар дутуу хүн ингээд мэрэгжил заагаад тэгээд эднэрийн төлөө ингээд зүр сэтгэлээ зориулж байгаа нь айгүй тийм баяр хүртэйсэн юм шиг. Тэгээд энэ эмэгтэйс ингээ Африкт бүр 14 жил багшилсан байгаа хгүй. Тийм бас аюу олон жил явц тий. Тийм. Тэгэл ганцаараа ганц бидээ сүултээ одоо энэ сургуулийг нээсэн хүмүүс нь бүгдээрээ өөр өөрсдийнх амьдрал руу яваад энэ эмэгтэй ганцаараа үлдсэн байгаа хгүй. Тэр зохион байгуулж байгаа хүмүүс дундаас ганцаараа үлдээд тэгээд ганцаараа өөрөө захирал нь болоод сургууль нь яг хаагдах тийм асуудалтай тулгуур энэ сургуулийг хаахгүй. Тэгээд энэчээ сурах хүүхдүүд одоо хүртэл байгаа учраас би ингээ үлднэ гэд ганцаар үлдсэн гэж байгаа байхгүй. Тэгээс ботхоор айгүй амар байгаа байхгүй. Африкийн тийм элсэн цөлд ганцаараа. Тахир дутуу тэгэл ганц би эмхтэй. Тийм шүү дээ. Тийм тэгээд тэр зүйлүүдээр ингээд бүр айгүй төвчээртэйгээр 14 жил тэр хүмүүсийн төлөө тэгэж ажилласан. Тийм. Яа, юу яасан гэн хүмүүс бас орж ирээд нэлээ нөгөө асуулт асууж олно гэж бичсэн чинь энэ ном монгол хэл дээр байдаг уу, монгол хэлээр үү гэдэг асуусан байна. Монгол хэлээр би өөртөө харж байгаагүй юм. Энэ ном 2012 онд Солонгост гараад тэгээд 2015 онд дахиад бичигдчихсэн. Тэгээд миний бодлоо байгаа болов. Одоо ямарсан байх юм бол бас энэ нэвтрүүлгийн доор ч юм уу те бас хүмүүст хэлж өгвөл энэ ер нь яг энэ сарын онцлог юу гэхээр солонгос хэл дээрх номнууд гэдэг утгаараа солонгос монгол хэл дээр байхгүй солонгос дээр айгүй их бестселлер болсон эндээс айгүй их сурах зүйл ихтэй гэсэн номнуудаа сонгож ирж байгаа гэдэг утгаараа монгол хэл дээр одоохон хараахан байхгүй бах магадлал өндөр номнууд шүү гэж хэлэх байна. За тэгээд юу үргэлжлэл ярих уу? За тэгээд энэ хүн 14 жил тэр бүр Африкт тэгээд тахир дутуу Аз ганц бие эмхтэй тэгээд тэр хүмүүсийн төлөө ингээд тэр хүмүүсийг халамжлаад сургуулийн захирлаар ингээд ажиллаж агаад тэгээд яг гинт яг нэг өдөр яа би ингээд 14 жилийн дараа би ингээд энэ газраас явах хэрэгтэй байна. Тэгээд би өөрийгөө
ахаад хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд би энэ газарт улам ингээд илүү хэрэгцээтэй хүн болохын тулд би ингээд бүр дэлхийд даяар ажиллаад дэлхийд даяар танигдсан. Тэгээд тийм бүр ингээд дэлхийн олон тийм нийгмийн халамжийн хүмүүстэй нетворк үүсгээд тэгжээч одоо энэ сургууль маань улам өргөжөөд би ингээд миний одоо хүрээ улам өргөжих боломжтой байна гэдгийг бодоод тэгээд шууд Америк руу одоо гадаадад сурах хүсэл мөрөдлөөр одоо Америк руу явсан байгаа байхгүй юу. Тэгээд тэнцээ очиад айгу бас ингээл хүмүүс одоо Америкт очиж сурна. Тэгэл айгу олон сургуульд өөрөө бүртгүүлсэн гэж байгаа байхгүй. Олон сургуульд ингээл материалаа өгөөл. Тэгээд материал өгөөл одоо Америкч чинь бас дунд зэргийн сургуульч байна, айгу дээд зэргийн сургуульч байх хэрэгтэй. Тэгээд энэ хүн болохоор би бол яаж ч гэсэн би хамгийн сайн сургуульд сурна гэсэн тийм хүсэл мөрөдөл тавиал. Тэгээд нийгмийн халамжаар болохоор Америкт тийм Америкт алдартай тийм сургууль болохоор алдартай сургууль байгаа нь хамгийн алдартай сургууль нь болохоор илээ. Зорь. Олоодох юм. Колумбиа дээд сургууль хамгийн нийгмийн халамжаар хамгийн алдартай юм байна л да. Тэгээд тэр Колумбиа дээд сургуульд сураад одоо нийгмийн халамжаар сурж иж тэр дотор ингээд хамт сурж байгаа хүмүүстэй айгуу тийм нетворк үүсээд тэгээд одоо тэр сургуулийг төгссөн ч гэсэн ингээд дэлхийд даяар ингээд ажиллах тийм боломж нээгддэг юм байна. Гэдгийг өөрөө мэддэг гэсэн болохоор би ингээд Колумбиа дээд сургуулиас өөр дээд сургуульд орохгүй гэсэн тийм шийдвэр гаргаад тэгтээ олон сургууль руу ингээд бичгээр төгссөн гэж байгаа байхгүй. Тэгээд хүмүүс болохоор 90 тарны хүмүүс нь ингээл энэ хүнийг дэмжижсэн одоо санхүүгээр дэмжижсэн хүмүүс байсан юм байна л да. Тэгээд тэр хүмүүс нь болохоор чи Колумбиа дээд сургуульд ингээд өгсөн орж чадахгүй зүгээр л дунд зэргийн сургуульч одоо тийм бага зэрэглэлтэй сургуульд сураад зүгээр төгсөл яасан бэ гэх айгүй тийм хүсэлт тавиал хүмүүс одоо хүртэл ингээд энэ эмэгтэй хүлэн зөвшөөрөхгүй тийм зүйлүүд байсан юм байна л да. Тусаад байгаа хэрнээ тэр хүнийг чи бол чадахгүй ээж чинь ганц би ээж чинь тахирдд эмэгтэй штэ гэл яг тэр зүйлээр ингээд нийгэм ингээд өөрөө энэ хүнийг айгүй доош нь хийдэг гэсэн байгаа байхгүй. Гэтэ энэ хүн болохоор хизээж би өөрийгөө тэгж дорд сул дорой гэж яг мэдээж бодож ирсэн хэрнээ тэр бодлоос чөлөөлөгдсөн. Тэгэхээр би заавал би яг хүссэн сургуульд орно. Би чадна гэж зүтгэдэг. Тийм зүтгэл тэгэл яг тэрнийхээ төлөө ингээд бүр айгүй тийм зоригтой ингээд алхам хийдэг тийм юм нэгтэйсэн. Тэгэл эцэст нь Колумбиа дээд сургуульд тэнцэл. Тэгэд энэ дээр яг нэг бүлэг нь болохоор тэр Колумбиа дээд сургуульд сурахад нэг үлрэл нь гэхэд $4,950 гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр айгүй тийм өндөр. Тэгээд тэр тэнцээ Колумбиа дээд сургууль сурангаа тийм Америкт амьдрын тэгэл одоо амьдрах тийм байр хоол бүх зүйл мөнгөөр хэмжигдэж байгаа. Дээрээс нь эмэгтэй хүний хэрэглээч эрэгтэй хүнийг бодуулаас их байдаг. Тийм тэгээд тийм одоо санхүүгийн бэрхшээл маш их байсныг энэ хүн яаж даван туулсан тэр зүйлээ бүр ингээд нэг хүртэл бичсэн байхгүй ингээд надад тэндээс хэдэн одоо сар болго ингэж байгаа л айгуу тийм дэлхийд бараг таньдаг бүх хүмүүс рүү ингээд мэйл хичээл би одоо ийм асуудалтай байна надад туслаач ингээд мэйлээ залбирч өгөөч гэл хүмүүсээс айгуу их тусламж аваад айгуу тийм санхүүгийн бэрхшээл тунд ямар ч лсэн Колумбиа дээд сургуулийн одоо бакалаврыг төгсөөд тэгээд мастрыг бас төгсөөд тэгээ нэмэхдээ яг тийм мастрын мэргэжилтэд өндөр мэргэжилтэд болоо төгссөн тухайга бичсэн байсан. Тэгэл яг төгссөн гэл янгууд айгүй амархан санагдаж байгаа юм. Энэ хүн хэрхэн бүрэн яаж тэр төлбөрөө нэг улирлынхаа төлбөр ингээд төлж исэн тухайга ингээд бичсэн байгаа байхгүй. Айгүй тийм хэцүү асуудал донд ингээд бүр ингээд өөрийгөө ингээд чангалал хоолоо хасан мөнгөө цуглуулаад төлбөрөө төлөөл тэгэж явж исэн тухайга ингээд өөрийн амьдралыг бичсэн байсан. За тэгээд энэ хүн бас одоо бид нар чинь магистрийг 2 жилийн дотор одоо төгсөж дуусгаад байна шүү дээ. Энэ хүн болохоор
би бол 2 жил тэгж сурах тийм санхүү байхгүй гэд өөрөө тэрийг мэдчихсэн болохоор 1 жилийн дотор төгснө гэсэн шийдвэр гаргаад тэгээд Колумбиа сургууль яг 1 жилийн дотор мастер төгсөн байхгүй. Тэгэл айгүй бүр ингээд өөрийг ингээд ундахч тийм завгүй яг 1 жил бүр ингээд 7 хоногт хэдэн пейпер 7 хоногт хэдэн бие далт хийгээл өгөөл тэгэл айгүй тийм өрсөлдөөнд Колумбиа дээд сургуульд ингээд өрсөлдөөтэй сэлгүүд норцсон байгаа юм чинь тийм тэр хүмүүстэй ингээд өрсөлдөөл тэр хүмүүсийн дунд би ингээд хизээж доош нь орохгүй хизээж ингээд гологдохгүй шүү гэсэндээ ингээд өөрийг ингээд яаж ингээд хурцлж байгаа тэр бүх зүйлийг ном дээр бичсэн байсан. Тийм тэгээд энэ хүн яг суулаа төгсөөд тэгээ одоо болохоор бүр олон улсын нийгмийн халамжийн мэрэгчлэлтэн гэж явдаг. Тэгээд ийм гайхалтай эмэгтэй энэ тухай ном байна. Юунаас нийгмийн халамжаар зүйл монголчууд манайд их сурж байна. Монголд ч гэсэн яг нөгөө хүүхдээр хүний эмэгтэйчүүд их хамгаалах гэдэг нийгмийн халамж тал дээр бас анхаарал эхэлсэн үе юм шиг санагдаж байна. Энэ мэрэгжил ч гэсэн Монголд удахгүй яг бодит хүрхстэй хүмүүстэй хүрдэг хийхтэй юм хийж чаддаг хүмүүс мэрэгжилтнүүд олон гарч ирэх байх гэж найдаж байна тийм. Тэгээд энэ эмэгтэй чи аягүй тийм энгийн хүн байжгаад. Тэгээд одоо бол Солонгостой маш тийм алдартай нэвтрүүлгүүдээр ингээд өөрхөн тухай яриад хүмүүстэй аягүй тийм танигдсан эмэгтэй. Тэгээд өөрийгөө хийж байгаа хгүй би миний хүсэл мөрөд болохоор би ингээд аягүй тийм алдартай болно гэж боддог байсан. Тэгээд хоёрт нь болохоор ном бичнэ гэсэн зорилготой байсан. Тэгээд гуравт нь би цалиахгүйгээр ажиллана гэсэн тийм зорилготой байсан. Тэгээд энэ 3 зорилго маань яг одоо гэхэд бүгд биелсэн. Тэгээд би номоо чицсэн. Тэгээд би Солонгост тэгээд бас дэлхийд даяар би ингээд алдартай болсон. Тэгээд би хамгийн гол нь би цалингүйгээр ингээд ажиллагаа нийгмийн төлөө нийгмийн хүмүүсийн төлөө тэгээд хэцүү байгаа тийм хамгийн хэцүү байгаа тийм намайг хэрэгцээтэй байгаа тэр газрын төлөө би хизээч мөнгө харж ажилтгүй би тэр хүмүүст туслана. Тэр хүмүүсийн төлөө ингээд би өөрийгөө дайчилж ажилтгаа гэсэн мэсэн. Тэгээд энэ номыг яг сүүлийнх нь яг энэ бүлэн дээр энэ хүн ингээд өөрийгөө бичсэн байсан. Ингээд юу гэж хэлсэн гэхэд надад айгу таалагдсан. Ингээд энэ нийгэм энэ ертөнц ингээд намайг харж байгаа хараа. Минийхээс айгу өөрөө. Гэхдээ би өөрийнхөө үн цэнийг өөрийнхөө амьдралынхаа яг жинхэнэ үн цэнийг би өөрөө бий болгосон. Тэг мэдээж энэ хүн өөрийн сэтгэл үнэмшилтэй яг бурханд итгэлтэй байсан л та. Тэгээ тэр зүйл дотор аягүй тийм өөрийнхөө үзэх бодлыг аягүй тийм эрүүлэр үзээд тэгээс өөрийнхөө амьдралыг миний амьдралын замыг би өөрөө ингээд бий болгосон. Нийгэм ингээд энэ орчлон намайг тахир дутуу эмэгтэй юм намхан Аз эмэгтэй сул дорой гэсэн тийм замыг надад сонгож өгсөн ч гэсэн гэхдээ би тэр зүйлүүдийг ерөөсө буруутгаагүй. Тэгээ би буруутгаж ингээд би өөрийгөөс буруутгаж нэг удаа тэгээгүй. Би харин энэ бүх зүйлийг даван туулахын тулд би өнөөдрийг хүртэл тэгээ би Колумбийн дээд сургуулийг мастерыг ингээд төгсөх хэмжээнд би ингээд өөрийгөө дайцсан. Тэгээ би яг одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлөө бүгдийг биелүүлээд тэгээд энийг минь төлөө дэлхийн төлөө би ингээд ямар ч цалиахгүй ямар ч тэмхээс авахгүйгээр би ингээд ажиллаж байна. Тэгээ би ингээд олон улсын хэмжээнд би ингээд ажил хийж тэгээд би ингээд өөрийнхөө бүх тэр хязгаарыг даван туулаад ингээд ажиллаж байна. Тэгтээ би үнгүүгээр ингээд ажиллаж байгаа ч гэсэн тэгээд би үнгүүгээр амьдраагүй. Энэ өнгөрсөн хугацаанд ингээд маш их зүйл маш их одоо маш их хөтөлмөр маш их санхүү тэгээд маш их энэ хүний хичээл зүтгэл олон хүмүүсийн ингээд тусалцаагаар би өнөөдөр хүртэл ирсэн юм шүү гэдэг хэлсэн байсан. Тийм шүү. Тэгээд маш олон хүмүүс түүнийг дэмжижсэн, хайрлаж, халамжилжсэн учраас энэ хүн ямар нэгэн байдлаар өөрийнхөө зорилготой хүрэх хөдөөлтөнд болоод байсан бахаа гэж бодож байна. Тэгээд үнэхээр яг энэ номыг аваад унших юм бол ер нь бол зүгээр л бараг өнөртүүлэл өнгөрл амтлуулах биш бараг өнөртүүлэл өнгөрлөө. Тэгээд солонгос хэлтэй хүмүүс бол бараг өөрсдөө унших юм бол илүү их зүйлийг ухаарах юм байна. Тэгээд энд бас хүмүүс хаанаас авч унших вэ? Уншиг гэвэл хаанаас унших уу гэсэн асуултанд би биендээ хариулсан. Сөүлийн Коэксийн номын санд үнгүү уншиж болно. Маш гоё номын сан байгаа. Тийштэй нөө Пёлмадан байгаа тийм. За хэрэв оюутан ч юм уус л оюутан найзтай бол сургуулиудын номын санд ер нь байж идэг. Тийм болохоор худалдаж аваад өөртөө хаяа одоо ширээний ном болгоё гэж хүсэж байгаа хүмүүс бол худалдаж авахд айхтар үнэтэй ном бол биш.
Тэгээ тийм болохоор та бүхэн дөнгөж 12800 гэжсэн байгаа. Тэгэхээр 12 онд гарсан ном чи өдөрт бол нэлээд хямдрал зарилцсан хямдхан болсон байдаг штэ. Тэгэхээр та бас номыг худалдаж авч болно. Уншиг гэвэл номын сангуудаар уншиж болно. За мөнх насны их заяа би ном унших дуртай л да. Одоогоор дөнгөж хэлний бэлтгэлд суралцаж байгаа болохоор одоогоор Солонгос цар уншаад ойлгохгүй байхаа. Гэхдээ уншихыг маш их хүсэж байна. Баярлалаа. Уншиж одоо хэлээ сурч байгаа юм бол тэгээ сураад уншихад бас боломжтой. Өмнөх ном шиг хэлний бэлтгэл сурж байгаа ч гэсэн унших юм бол нөгөө ойлгоход амархан ном байгаа даа шүү дээ. Ямар нэгэн онол биш. Энд чинь хүний амьдрал гэдэг утгаараа тэгээд бас аваад уншаад үзвэл магадгүй хэлэнд чинь сурахад чинь нэмэр болох хаа гэж бодож байна. Ер нь ном унших дуртай хүмүүсийн ч юм уу ямар нэгэн лекц центр явдаг уу гэсэн байна. За сайн байцгаана хүмүүс бас орой мэд орж ирсээр л байна. За өнөөдрийнхээ номын тухаас тавчхан сүүлд орж ирсэн хүмүүстэй. За өнөөдрийн ном болохоор Чонгчуна хасантын нэр цаазаараа гэж залуучуудад ингэж зориулсан. Залуучуудыг өдөөж өгсөн тийм ном байсан. Тэгээд монголоор орчуулах юм бол залуучуудаа зүр сэтгэлийг чинь хөдлөгч байгаа ажлыг ямар нэгэн зүйлийг олоод хий гэсэн байсан. Тэгээд тийм айгүй эмхтэй айгүй намхан тэгээд тахир дутуу тэгээд Аз эмхтэй хамгийн тийм нийгмийн хамгийн доод давхрын ядуу тийм эмхтэй хүн хэрхэн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээд хэрхэн өөртөө тэмцээд ингээд өнөөдөр ингээд дэлхийд даяар олон улс даяар ингээд өөрийнхөө мэрэгжилтэд ингээд өөрийгөө ажиллаж байгаа мэрэгжил эзэмсэн тийм эмхтэй босон тухайга өөрийнхөө амьдралыг бичсэн номыг та бүхэн сая хүргэлээ. За тэгээд бас нэвтрүүлгээ ерөнхийдөө нас танилцуулж өгье гэж бодлоо. Манай радиогийн нэвтрүүлэг орой 8 цаг болгоноос хүрдэг байгаа. Өнөөдрийн нэвтрүүлэг болохоор гайхамшигт ном гэсэн нэвтрүүлэг. Номын аялал гэж хэлж болохоор те янз янзын номыг бас бид нэр танд хүргэж байгаа. Бид нэр ялангуяа энэ сарынх болохоор Солонгост байгаа монголчууд дундаас яг солонгос хэл дээрх номнуудыг сонгоовч унших дуртай хүмүүсээс бас нэгэн бүсгийг урьж оролцуулж байгаа. Тэгээд маш номонд дуртай, хоббитай. Миний мэдхээр бол байн цүнхэнд ном явж идэг эмэгтэй байгаа. Тэгээд өнөөдөр ч гэсэн бас ном их уншдаг хүмүүс чинь илүү олон гоё ном дундаас бид нэр тэр дундаас нь шилүүлж жагаад сард гэдэг утгаараа 4 за ихтэй 5 ном та бүхэнтэй хуваалцаж байгаа. За тэгэхээр бас өнөөдрийн ном маань олон зүйлийг ойлгуулах ном байлаа. Тэгээд үнэхээр яг нөө амсуулаад биш бүр үнэртүүлээд өгсөн болохоор хилтэй хүмүүс л зүгээр битээ ямар гоё юм бэ гэж өнгөрөөсэй гэж бодож जैन. Заавал нэг уншаад үзээсэй. Хин нэгний номын сан оюутнаар ч юм уу дамжуулаад ч юм эсвэл хотгоны номын сангууч гэсэн байдаг шүү дээ. Дүүргийн номын сан нэг одоо жишээлх юм бол Мажан дунгийн Ваншимны гэвэл Түндэмүн дунгийн ч юм уу те. Иймэрхүү номын сангуудад байж идэг болохоор та хайгаад үзээрэй. За тэгээс нэмээд комент орж ирсээр байна. Гоё лекц центр юу өдөрлөгч юм уу гоё тийм бүлгэм дамжаа энэ төр байдаг бол ижил сонирхолтой хүмүүстэйгээ уулзаж илүү олон зүйл сурахыг хүсэж байна. Их гоё ярьдаг ихч нар байна. Амжилт гэсэн байна. За баярлалаа мөнх насны их зай. Дараагийн нэвтрүүлгээрээс хамт байгаарай. Бид нараас дараагийн нэвтрүүлгээ гоё ном байгаа. Чухал ном байгаа. За лувсан саруултан дахиад дутуу гэж битгий хэлж байгаарэ гэсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй. За ойлголоо. Тийм бид нар алдаагаа засъя цаашдаа. За дараа сар Монгол номноос за ойлголоо. Дараагийн сар угаасаа Монгол номноос явна ойлголоо. Хэрвээ яах юм бол та ч гэсэн хаана байгаа хэлээрээ манай үзэгчд, сонсогчдод та өөрийнхөө номууд дундаас хуваалцах боломжтой шүү гэж хэлэх байна. За тэгээ өнөөдрийнх нь нэвтрүүлэг ингээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээд номоод ярьж дуусахаас яг сүүлийн асуулт нь гэх юм бол яг энэ ном дундаас манай болор маань юуг хамгийн түрүүнд зүр сэтгэл нь ингээ шатаад юуг хэрэгжүүлээд эсвэл юуг ухаарад ямар нэгэн шийдэлд хүрсэн болоо асуугаад нэвтрүүлгээд дуусгая гэж бодож байна. За би болохоор энэ хүн айгуу тэмийн хүнээс суралцсан зүйл гэхээр одоо энэ хүн өөрхийн тэр бүхэл нийгэмд айгуу тийм энэ хүн эзэлж болох тийм байр суурь амар дорт тийм гаралтай. Тэр одоо эмэгтэй хүн тэгэл дахир одоо юу гэлээ хөгжлийн бэрхшээлтэй тэгээд намхан тэгэл гадаадд очиод сураал гадаадд ажиллаад яг тэр бүх зүйл нь ингээд яач майгу тийм биднэрт гэх юм уу одоо солонгост амьдарч байгаа хүмүүст айгу тийм
ойр санагдаадсэн солонгос бид нар чи яг эмэгтэй хүн тэгэл гадаад Ордод хүн байхгүй. гадаад сурж байгаа ажиллаж байгаа айгүй тийм дорд солонгос хүмүүсийн дээр ч юм уу харахад тийм дорд гэх юм уу да тийм ингээл солонгос хүмүүстэй ингээл сурсан ч хамт сураад ажилласан ч айгүй тийм одоо бүх талаараа ингээл гологдох ч юм уу өрсөлдөнтэй тэр өрсөлдөөн донд жоохон дор үнэлэгдэж ч юм уу яг тиймэрхүү зүйлүүд байдаг л та. Тэгээд энэ хүний ингээд яаж өөрийг ингээд ялан дийлээд тэгээд бүх ингээд тэр бэрхшээл дунд ингээд өөрийг ингээд зөв болж хараад зөв өөртөө ихтгэлтэй босныг хараад би бас айгүй тийм урмыг авсан л да эмэгтэй хүн яг ганцаараа энэ хүн чинь бүр ганцаараа ганц бииштэй тэгэл бүр айгүй тийм намхан тийм эмэгтэй хүн ингээд яаж энэ дэлхий бүр Африкт тэгээд амьдраад одоо Америкт тэгж амьдраад ингээд ялан дийсэн тийм зоригийн ингээд би айгу өндөр үнэлмээр санагцсан. Тэгээд тэрийг айгу дуурайх хэрэгтэй байна. Эмэгтэй хүн гэхээр л айгу тийм цул дорой. Тэгэл тийм нийгэмд ингээд нийгэм ч өөр эмэгтэй хүмүүс ингээд айгу тийм дорд үзэх ч юм уу эмэгтэй хүмүүсийг хойш нь хийх ч юм уу тийм зүйлүүд байдаг л да. Тийм зүйлийг ингээд бид нар хүлээн зөвшөөрөх биш. Тэр зүйлтэй тэмцээд тэгээс өөртөөгөө тэмцэл донд ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг өөрийнхөө одоо үнэхээр яг зүр сэтгэлэн шатаж байгаа зүйлийг яаж хийх юм бэ гэдгийг нэмэгтэйс сурсан. Айгу маш гайхалтай ном байсан надаа. За баялаа. Тэгээ өнөөдөр ч гэсэн нэвтрүүлэг маань сонсон хүмүүс дундаас зүрх сэтгэлийг чинь өдөөгөө чатаагаад өрдөөд зүгээр ойлгох гээд байгаа тэр зүйлийг олж амжаагүй бол таас өөрөөсөө хайгаад үзээрэй. Ямар нэгэн зүйлийг бас хийгээд оролдоод үзээрэй тийм үг гэдэг штэ. Хай тэгвэл болон тогш тэгвэл нэгтнэ гэдэг. Зэрэнтэй ялгаагүй ямар нэгэн байдлаар таас өөрийгөө улам илүү их таньж мэдээсэ гэж бас хэлмээр байна. Сократес ч гэсэн хэлсэн байдаг шүү дээ. Эхлээд өөрийгөө олж мэдээ гэх тийм. Тэгээ өөрийгөө та мэдсэн байх юм бол хүссэн зорилгодоо хурдан хугацаанд илүү сайн. Одоо энэ хүн шиг бүр гадаадад бүр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжилтэн болсон байгаа. Тэрнтэй ялгаагүй танд ч гэсэн энэ зүйл боломжтой шүү гэж бас хэлмээр байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгтээс хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэгд өдрийн гайхамшигт ном нэвтрүүлгээр эргээд уулзцгаая. Баяртай.